Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бол Есүс бол бидний хад гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл 2 дугаар Коринт 1:20. Учир нь Бурхны бүх амлалт түүний дотор заажээ. Тиймд бид Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан амен гэдгээ гэж. За залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй яриаш таны үг биднийг өөрчлөх болтугай гэж залбирч байна. Амен. Библийн хид хідэн газарт жишээлбэл 1-р Коринт 14 дээр Есүсийг хад чулуу гэж хэлсэн байдаг. Илч Паул Колосе 2:7 дээр бид бол Есүсээс ихтэй суурлагдсан гэж хэлдэг. Хэрвээ бид Есүс Христэд суурлагдсан юм бол зөв сайн байна. Харин бид өөр зүйлд суурлагдсан байвал хэцүү байх болно. Ямар ч хүн Есүс шиг бат хатуу байж чадахгүй. Хүн бол үргэлжил худал хуурмагт унахад бэлэн байдаг. Есүс Христ бол тийм биш юм. Тиймээс итгэлээ өөрчлөгдөшгүй түүнд тавиарай. Ямар нэгэн хүн нөхцөл байдал эсвэл өөр ямар нэгэн зүйлд итгэлээ бүү тавь. Та итгэл найдвараа өөрийн авралын чулуунд тавихгүй бол сэтгэлээр унж, урам хугарч, мөн хэцүү байдалтай байх болно. Бидний эсрэг ямар ч зүйл байсан Бурхны хайранд итгэлтэй байвал тэр биднийг унгахгүй, бидэнтэй үргэлж хамт байх болно гэдгийг сэтгэлийнхээ гүнээс мэддэг. Бид Христээс салангад байснаас болоод дампуурч, бурхангүй, мөн тусламжгүй байх болно. Харин түүнд боломжгүй зүйл гэж байхгүй гэж байна. За Библийн ишлэл 2 дугаар Коринт 1:20. Учир нь Бурхны бүх амлалт түүний дотор заажээ. Тиймд бид Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан амен гэдгээ гэж. 1-р Коринт 10:4. Бүгд адилхан сүнслэг ундааг ууж тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаасан ба тэр хад нь Христ байваа. Колосе 2:6-7. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ түүн дотор алхахдаа заалгаснаараа түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлдээ баталгаажин талархлаар бэлгэх дугуун гэж байна. Амен. Тэгээд өнөөдрийн Бурхны үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг